Анагаахын лицей сургууль 10 болоод 11-р ангид сурагчдын дунд миний ойлгосон шинжлэх ухаан сэдвт хэлэлцүүлгийг 3 төрлөөр зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт нийтдээ 10 бүлгийн 325 сурагч оролцож, өөрсдийн шинжлэх ухааны мэдлэгээ сорьсон байна. 21-р зуунд шинжлэх ухааны мэдлэгээр дамжуулан өөрийн сонирхлыг гүн гүнзгий төвшөнд судлах боломж бүрдсэн. Ялангуяа хим, биологи, физик, математикийн хичээлийн хувьд агуулга өргөн сурагчдын сонирх нь судлах дуртай хичээлүүд болжээ. Тиймээс анагаахын чиглэлээр суралцах сурагчдын хувьд энэ төрлийн мэдлэгийг олж авах, судлах, түгээн дэлгэрүүлэх нь ирээдүйн мэргэжлээ сонгоход хамгийн том чиглэл болдог байна. Өнөөдөр би генетикийн гайхамшиг гэсэн сэдвийг сонгож авсан байгаа. Генетик гэдэг нь бол өөрөө маш гайхалтай. Генетик гэдэг шинжлэх ухааны салбарын тусламжтайгаар бид биентэй нуугдж байгаа нууцыг тайлж чадна. Шавж гэдэгт маш олон зүйл оролцдог болохоор бидний хувьд яг ингээ багтаахад жоохон хэцүү байсан, айгүй товчилсон. За тэгээд дараа нь шавжийн хэсэг орж ирсэн. За зүгийн хэсэг орж ирсэн. Зүгийн хэсэг болохоор бас айгүй зүгийн ажилсаг амт нь одоо Монголд 17 оны байдлаар бидэнд 60 мянган гаруй зүгийн бүлтэй 200-аас 300 тонн зүгийн бал авдаг гэж ерөнхийдөө судалгаагаар гарч ирсэн. Хүүхдэд залуучуудад зориулсан өөрийнхөө судалгааны ажлаараа цуврал танин мэдхэн бүтээлүүд төөрөвдөг. Энэ бүтээлийн цуврал маань одоо 131 дахь цуврал гарахад бэлэн болоод байгаа юм. Тэгээ бид энэ удаад шинжлэх ухаанч мэдлэгийг түгээх, соёнгийг эрүүлэх ажлынхаа хүрээнд энэ цуврал эмгэгтгэл болсон номнуудаас хүүхэд залуучуудад уншуулад түүгээрээ ханын материал, видео контент мөн ихтгэл бэлдүүлэх энэ ажлын удирдамж гаргаж энэ тус сургуультай хамтран ажиллаад Тус сургуулийн хувьд жил бүр сурагчдын мэдлэгийг тэлэх хамтын ажиллагаа олон нийтийг чиглэсэн ажлын хүрээнд төрөл бүрийн хэлэлцүүлгийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийхүү аливаа зүйлд гүн гүнзгий хандснаар шинжлэх ухаанд дурлах, цаашлаад ямарваа нэгэн зүйлд сэтгэлээ зориулж шин нээлт хийх боломж бүрддэг байна.